Сайн байцгаана уу? Наа Гшиг Бадрах гэдэг BNC-ийн PUBG төрлийн үндэсний шигшээ багийн тамирчин байна. За сайн байцгаана уу? Намайг Батөрж идэг Steam PUBG төрлөөр тоглож байгаа. Сайн байна уу? Наа Золбот идэг BNC-д оролцох үндэсний шигшээ багийн тамирчин байна. За сайн байцгаана уу? Намайг Батцогтын инх орчлон гэдэг. Сайн байна уу? Намайг инх орчлон гэдэг. Сайн байцгаана уу? Намайг Алтан гэрлийн одоо ир гэдэг BNC-ийн PUBG төрлөд оролцож байгаа үндэсний шигшээ багийн тамирчин байна. Хамгийн анх энэ тоглоомыг зүгээр л нэг 6 маягаар л тоглоё гэж эхэлж боддоос. Тэгэл яг багт ороод тэмцээн уралдаанд болоод Монгол иймэрхүү тэмцээн уралдаанд болд юм байна. Тэгэл тэр нь ч надад амар гоё таалагдал. Тэрнээс хойш яг л за би яг тоглох юм байна л гэж бодсон. Ер нь эхэндээ бол ингээ нөгөө хөгжилтөх гэж тоглодог байсан тоглоомыг. Тэгсэн чинь сүүлдээ ер нь мэрэгжлийн төвшөнд гараад ирэхээр хожихын төлөө юу хийх үү гэж зөндөө талаас нь боддог. Тэгээд ер нь бол өөрийгөө ихээр дайчлах хэрэгтэй юм байна гэж ер нь бол ойлгож авсан. Компьютер тоглоомд нэлээд багасаа юм тоглосон. Тэгэл нөгөө шин тоглоомууд гараад тэр үед нь тоглож явсараа гал одоо энэ PUBG-г тоглож байна. Би ч яг 18 онд анх PUBG тоглож эхлээд тухайн үед зөвхөн сонирхлоор тоглож байгаад 19 оноос баг уралдаан тэмцээн Монголын тэмцээнүүд оролцож явж байгаа. 20-21 онд яг ковидын үеэр Renewal гэдэг багт PUBG багаараа тоглож байгаа хэвчээ. Айгүй сайн амжилттай байж байгаа. Яг дэлхийн аваргаар шалгарахынхаа өмнөхөн 2 бүс зэрэг тоглосон гэдэг шалтгаанаар 2 жил бидрийг бантцсан байхгүй PUBG яг манай багийн дөрөв тоглогчийг. Тухайн лангийн тэмцээнд харахад амар сандардаг байсан шүү дээ. Ингээд дуучид одоо анх тайзан дээр харахад ямар хөө сандрал мэдэрдэг юм бол яг хөө бид хувьд яг хөө гэхдээ нэг тийм 1000 оны өмнө ингээ гарч мараг утсан. Яг тэнцээ бараг нэг төдий хэмжээний бараг сандрал мэдэрж байгаа ш. Тэр чинь бид хэдий 18 настай хүүхэд тэгээд хамгийн анхны нөгөө нэг лангийн тэмцээн болохоор ер нь нэлээд сандарсан доо багаараа ч ер нь сандарсан. Ер нь тэгээд мэдрэгдтэй ш хажууд байж хахаар яа сандраад байгаа гэл. За анхны лафын PUBG-ийн тэмцээн дээр 2-т орсон. Тэгээд тэрнээсээ хойшоо би өөрийгөө айгүй хурцлаад ер нь ялагдах амар дургу болсон. 2 дахь мэдрэмж угаасаа тамирчин хүн бүрээ хамгийн хөгийн мэдрэмж гэдэг 3 дахьаас л Road to Champion гэж бол team багт орж ирсэн. Тэрэн дээр багийн ахлагч Зол 2 гэж залуу намайг анх дуудаад цуг юм болж ингээд тэр үед нөгөө нэг Loflic гэж болж ирсэн. Энд ингээд оролцсон анд чи их ингээд боломжийн тоглож ингээд тэгэл бид нэр уулзалтаар хөрөлтөл танилцаад тэгэл баг гээд 2020-оос бас нэг 21 он хүртэл болсон байна. Ер нь миний хувьд бол хамгийн гоё дурсамжтай байвал яг аргагүй Champ яагаад гэвэл дандаа залуучууд идэв байсан. Нэгнийгтэй аягүй сайн тулж харцдаг байсан. Бид нар ч юм арын алд малбтаа бөөнөрөө зөв бүтэлдэг байсан. Тэгэл ямар тэмцээн уралдаан болж яаж ийм бүх юм дээр л ер нь бүгд хамтдаа. Тийм л хэлсэн болохоор ер нь тотно байсан да. 2 дугаар курст ороход 100 тэг би аав ээж хэлээд надад ингээд 1 жилийн чөлөө авах боломжлогоо чи би ингээд өөрөө туртай ингээд спортоор 1 жил хичээлчихэд би амжилт гаргаж чадахгүй бол буцаас сурья. За хэрвээ амжилт гаргачих юм бол хоёр нам хараарэ гэд. Тэр нөгөө нэг лофын тэмцээн дээр зурагтаар гарсан байхгүй сүүлийн тоглолт моглол тэгээд нөгөө нэг медаль гардуулах хэсэл мэслэн тэгээд хамаатан садны бүхэн үтсэн байсан. Тэгээд аавч ер нь сэтгэл нь айгүй шал өөр болж хувирсан ш. Нүдэн дээр өөр болж идэл юм лээ. Тэгээд аавч ямар ч өөрийгөө харуулж чадсан л гэж боддог та. PUBG тоглолт сураад сар гарны хугацаанд Squeezy гэдэг багт орж ирсэн. Багт орох мэдрэмж ер нь гоё штэ. Яг нөгөө нэг зүгээр яг нэг тоглоомыг илүү мэрэгжлийн төвшөнд тоглож байгаа даймаа гоё санагдчихсэн. Болоос ямар ч тэмцээнд орох хэрэггүй болголоо гэд. За одоо нэг тэмцээн чи явах хэрэгтэй гэж явж байгаа. Тухайн чи Valorant гараад их удааг байсан юм. Тэгээ Valorant ингэж тоглоо байжсэн чи манай найзууд тэмцээн оролтоонд орё маръя гэд. Тэгээ тэмцээн оролтоонд орчаад тухайн үед чи яг нэг тэмцээнд 2 дахь илүү 3 дахь байранд нь ороод Конст над руу багт орох уу гэж бичижсэн шиг санагдаж байна. Тэгээ Valorant руу шилжиж явж байгаа. Сая Valorant нь бас ENC үндэсний шигшээ багийг болгож байгаа. PUBG төрлөөр оролцоо гэдэг. Оролцъё гэдэг дээрээ сууж байна да. Ер нь айгүй хэцүү хөрөнгө мөнгөний асуудал. Яг монголчин e-спорт организашн айгүй ховор өгдөг, цалин зөвлөө айгүй хэцүү. Яг өөрсдөө амжилт үзүүлж ижил тодорхой хэмжээний мөнгөтэй байна. Тэгээд амар их хэцүүл залайлсаж байгаа өдөр болгон бэлтгэлийн нэг тэрэ найзууд ховортон гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх нь хэцүү. Тийм зүйлүүд залайлслагдсан да. Одоо ер нь бол миний хувьд бол карьерийн оргил ер нь харин одоо ер нь яваад байгаа гэж бодож байгаа. Нэг тоглолтод хамгийн дээдл нь
тэд алсан гэдэг юм байдаг байхгүй. Тэр чинь ranked match гэхээр бүгд л боломжтой хүмүүс тоглолдог матч. Тэрэн дээр ер нь дэлхийн рекорд гэж 23 мөр байдаг байхгүй. Би ганцаараа тоглоод 28-ыг алчихсан юм уу. Тийм болохоор ер нь би одоо л ер нь өөрийгөө оргил юм бодуулж бодож байгаа да. Миний карьер яг хамгийн оргил үе гэх юм бол яг тэр бандуулдаг үедээ мэдэх хүмүүс нь сайн мэдчихэж байгаа. Яг дэлхийн ороо шалрахынхаа өмнөхөн бид тэр Солонгосын Аз бүст, Европ бүст, хоёр бүст зэрэг сохон шалралтанд ороо Азаас яг шалрахчихсан байхгүй юу? Европ бүртгүүлээ орхисон байсан. Тэгсэн чинь яг дөрмөндөө бол хоёр бүст орж болохгүй гэдэг дүрмтэй байсан. Бид тэр уншаагүй мэдээгүй өөртөө халдаанаас олж бандсан да. 3 жилийн өмнөөс одоогоос 3 жилийн өмнө би багийн ахлагч биш байлаа. Манай багийн ахлагчтай байлаа, IGL-тэй байлаа. Би зүгээр багийн карьер бол дээр тоглолдог юмс. Одоо 3 жилийн дараа харин би өөрөө ингээд баг удирдаад Монгол улсын шгшээ багийг бүрдүүлээд олон улсын тэмцээнд орох гэж байгаа даа. Одоо энэ нийсэд орж байгаа манай багийн хувьд болохоор өмнө нь тэмцээн уралдаанд яг бүгд яг хамтдаа нэг баг болоод явцсан хүмүүс туршлагатай сайн хүмүүс байгаа. ENC-д орох багийг бол би өөрөө бүрдүүлсэн. Тэгээд өмнө хамт тоглож исэн хоёр хүүхэд дээрээ нэмээд дахиад нэг шин тоглогч авч байгаа. Тэгээд би өөрийнхөө сонголт өөрөө багаа бүрдүүлсэн, өөрөө багаа ахлаад явуулахаар асуудалгүй хаал гэж бодчих. Яг Монгол улсаа төлөөлж орж байгаа болохоор ер нь бол бүр их хичээх хэрэгтэй юм байна. Бүр их хичээх хэрэгтэй, бүр их дарамтны хажуугаар бид нар бүр сайн тоглох хэрэгтэй л гэж бодож байна да. Анх сансууд бол баг би өөрөө ч баг итгэлтэй чи бас нэлээ том тэмцээн бас улсаа төлөөлнө гэхээр маш их хариуцлагатай ч юм те. Анх сансууд бол гоё байхаас гадна бас жоохон санаа зовсон нэг тийм айцтай маягийн л байсан. Анх тэгэл энэ тэмцээнд ер нь орохоор боллоо гэд мэдээл баг хамгийн ихэнд тэгэл хийсэн л дээ. Баг маань ямар амжилт гаргах вэ гэдэг дээр бас айгүй ер нь анхаарал хандуулж байгаа. Ер нь миний хувьд бол бид нар бол бүсээсээ шалгараад цаашаа ENC-тэй ер нь тэмцээнийхээ тайзан дээр очиж би тоглож болвол гэсэн ер нь надад горьдлого байгаад байгаа. Яг хөө бид нар бүр хамгийн амьд биччихсэн бидний бүс дунд байгаа сайн багуудыг цаашаа өрчсөн байлээ. Тэгэхээр ер нь бол ганц нэг сайн багууд бол бас байгаа. Тэд нэртэйгээ сайн скрим дээд бэлтгэлээ хийгээд тоглож ер нь болчих байхаа л гэсэн төлөвлөгөө байна. Бид хэд ч нөгөө одоо тэмцээн уралдаан байхгүй шүү дээ Монголд. PUBG-г спонсорлоо явж байгаа хүн ч гэсэн байхгүй. Тийм болохоор амьдрах хэрэгтэй одоо ингээд хөширж байгаа болохоор залуу бишгээ хайнга байгаад ажиллахгүй болохоор энэ тэмцээнд амжилт үзүүлэхгүй ямар нэгэн байдлаар e-спортын карьерын цаашаа явахгүй бол ер нь тэр чигээр болгож байгаа. Одоо энэ тэмцээнд оролцсон гэдэг өөрөө миний мөрөөдлийн бас нэг хэсэг байсан. Тэгэхээр хэрвээ оролцоод амжилт үзүүлсэн ч үзүүлээгүй ч бай ямар үр дүн байхаас үл хамааран PUBG тоглосон мөрөөдлийн одоо нэг жижиг хэсэг ч гэсэн биелжиж байгаа учраас энэ хүрээд ер нь бол би цааш тоглохгүй дуусгаж байгаа. Одоо би чинь 18 оноос хойш ингээ 8 жил тоглож байгаа карьерийн үед нь бол хамгийн том оролцож байгаа тэмцээн болж байгаа. За дээр нь яхаа аргагүй Монгол улсаа төлөөлж Монгол улсынхаа нэрийн өмнөөс тоглож байгаа болохоор ер нь нэлээд л ач холбогдолтой л оролцох гэсэн бодолтой байгаа да. Ямар ч байсан энэ тоглоомороо өөрийнхөө 8 жилийн хөтөлбөрөөр харуулахыг баталж харуулахыг хүсэж байна да. Ийм тэмцээн яг болдог ч гэсэндээ өмнө болдгийн зөндөө харж л байсан. Гэхдээ Монголд ийм ирэх нь үсээд бид нар орж чадах болсондоо үнэхээр их баяртай байна. За миний ер нь ирээдүйн зорилго бол ер нь би Монгол улсын PUBG-гийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулаад тэгээд өөрөө одоо PUBG студенттэй болоод тэгээд PUBG-гийн тэмцээн зохион байгуулад тэгээд манай тэмцээнээс олон улсын баг гарах хүртэл явъя гэж бодож байна да. Ер нь одоо яг ингээ өнгөрснөө бодохоор бол ерөөсөө өнгөрсөн би илүү энээсээ жаргалтай байсан гэж ерөөсөө муухай жил үзээгүй. Айгуу зугаатай цагуудыг өнгөрөөсөө өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд дуртай зүйлийн төлөө зарна гэдэг чинь өөр хамгийн гоё зүйл л юм да. ENC тэмцээнд оролцох PUBG төрлийн шгшээ багийн тамирчин Ханакс байлаа. PUBG төрлөөр ENC-д оролцох үндэсний шгшээ багийн тамирчин Рүлэт байлаа. Шгшээ багийн тоглогч Мафра байлаа. Үндэсний шгшээ багийн тамирчин Такари байлаа. Боцогтын хөршлөн буюу Абди байлаа. Тэгээ ENC-ийн PUBG төрлийн үндэсний шгшээ багийн тамирчин Ансарц байлаа. Тэгээд үдсэнд баярлалаа бидийг дэмжээрэй.